За. Өөр тийм олон залуучуудтай арга хэмжээнд ороогүй удсан байна. Тэгээ бас нэг талаараа бас тийм жоохон сүрдэх маягтай байна. Яагаад гэвэл одоо манай Цэцэн хааны ийм сайхан олон залуучууд цугласанд нь үнэхээр их баяртай байна. 25 наснда юу хийж исэн бэ гэж. За, мөн ялгаагүй энэ олонний жишгээр 25 наснда аав болсон байсан байна. Хүний 25 нас гэдэг бол хизээж мартагдахааргүй энэ амьдралд одоо хийж байсан, бүтээж байсан зүйлүүд маш тодор үлддэг ийм сайхан насаа. Тэр үе саяхан юм шиг санагдаж байна. Тэгээд 25 наснда одоо Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч тэнд одоо амьдралын үн цэнийг мэдж эх орноо гэх тэр сэтгэл улс үндэснээ гэх тэр бодол улам одоо зэгцэрч байсан тийм үе байсан байна. Миний том охин Москвад сурдаг. Эмчийн мэргэжлэр. Энэ цаахан одоо олон залуучуудыг харсан одоо сайхан байна. Охтуудаа бодож ин гэрээсээ гараад энэ ч одоо 15-6 онцсон охтуудаа гэр бүлээ бас сонсон байна. Өнөөдөр та бүхэдтэй уулзсан үнэхээр сайхан байна. Тэгээд дүүнэртэй амжилт хүсье. Та бүгдийн маань бодсон сонсон бүхэн сэтгэлчний сайхан бүтгийн ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Ард түмний ялалт